1919では病院の入り口でСтамбулаас мэдчихжээ. Тэгээд одоо би Монголын цог явахад одоо Стамбулд ирсэн байна. Сая ихтэй онгоцтой жоохон хаагцсан. Яасан бэ гэхээр миний нэслэг өглөө 7-оос ирсэн чинь 4 цагт гэрээсээ гараад ирсэнээр амжаагүй. Тэгээд нөгөө чекин нь 6 цагт хаацсан. Тэгээд би яг 6 өнгөрөөд 6 минут өнгөрөөхөөр ирсэн чинь хаагаад тэгээд энэ сая ийшээ онгоцоод гэж нэмж авсан байгаа 180 евро орчмоо. Тэгээд миний хямдхан нэг маань жоохон утаасан. Яг Агаш тасаалга Монгол руу явж дахиад би атлет учраас гэж бодож байна. Тэгээд би сая 155 амар гоё цуг харсан. Тэгээд яасан бэ? 155 еврогоор цуг авахсан байдаг. Дахиад энэ чинь цуг авсан байна шүү дээ. За маш хүсэн одоо гоё намаа шаад дуусаагаад ундаагаа уучаа. Тэгээд явна. Ширээний дээгүүр доогоор бүтээлийн авахгүй. Бүх зүйлийг бид хийж өгсөн байна. Манай анх дээр очиж тавсан хүмүүс маань санал маань бүрээс тавьдаг байгаа. Очигноо чинь хийхгүй шүү. Нөгөө жижигхэн хийсэн бас байгаа шүү дээ. Тэр бас биш шүү. Тэр бас биш шүү. Яаж тоо? Одоо 9 минут 30 секунд өнгөрч тэгээд таамаг нэг хит үгүй. Сая бүжиг үзтгэл өмнө нь хоол идчихсэн баг. Сар сая шинжлэх ухааны яамны сайд ган төмөр хилний яруу сайхан гайхамшиг нь уран зохиолтол байдаг гэсэн байна. Нэг юм төгжээгийн тайл хэрэгтэй хүмүүс үүдэгтэй нэг юм цаанасаа нэг яг уг нь инээлттэй нэг юм унган инээлттэй гэхдээ нэг юм амьдрал мохлолцсон. Хинээс асуух юм. компани нэг хэсэг нь болоод тэнд нь оролцоод суралцаад яг нь илүү нэмээ юм гэж одоо биш орсон маа. Тэстэй манай ерөөсөө одоо нэг дэвтэр гаргаад ингээ хөтлөгээд тэгээд яг нэг улаан дэвтэр гаргаад хөтлөжсэн. Магадгүй тэр улаан дэвтэр одоо ч синтезээр яригддаг ах гэж бодож байна. Хүн байдаг. Тэгэхээр тэр эхлэлийг даваад гарсны дараа болохоор маш тийм гоё мэдрэмжийг авдаг. Ямар нэг юм эхлэл гэдэг бол аливаа зүйлийг 50% нэгдэг. Тийм учраас эхлэл дээрээ унлаа ямар нэгэн алдаа бүтэрлээ ч гэсэндээ тэрнээсээ босоод дахиад цаашаа явах тийм уран зохиолтой бүсэлт хүмүүлтэй авахтай гэж би хэлэхсээр ямар нэг юм тарахгүй болгонгод тэгэхээр ерөөсөө тэгж өөрийгөө голж болохгүй нэг сурхаад юм байлээ одоо жишээлбэл ажилд авах анкетын дээр тийм чадвартай авах хэрэгтэй юм байх хэрэгтэй гэнэт эмэгтэй хүмүүс болохоор тэрийг харахтаа яа нэг чадахгүй юм ч тэгэхээр намайг авахгүй гэж хардаг. Эмэгтэй хүмүүс болохоор тэрнийх нь бараг 70% чадахгүйсэн ч гэсэн энэ ажилд би яг орчих юм биш гэж хардаг тийм судалгаа идэв билээ. Тэгэхээр ялангуяа эмэгтэй хүмүүс одоо дийлэнх эмэгтэй аваа юм чинь өөртөө итгэж сурах хэрэгтэй.
Энэ аюу гоё кино болсон байна. Та нарыг үзээрэй гэж зөвлөе. Тэгээ гол дүр тоглосон охин нь амар хөөрхөн, бүр аюу гоё. Амар сайн гоё жүжиглсэн. Тэгээд энэ Идор хаан гэсэн ер нь бол үнэхээр гоё сэдвэн тэгээ монголчууд гоё түүхийн кино гоё хийдэг болсон байна. Маш их таалагдлаа. Энийг бүгдээр үзээрэй. Яасан амттай нь уу? Буцаагаад хийж байгаа юм уу? Басаа хийчихв. Гэтэ байгаа шүү дээ. Айнараа. Болцсон уу? Зайсан дээр гараад ирсэн байна. За би тэгвэл Тэгсэн чинь рүү яриад. би өстой энийг ингээ ашиглалтанд орсон баригдсан гэж өстой мэдээгүй. Тэгээ би ингээ уушаага харъя гэсэн чинь надад ерөөсөө харагдахгүй хот маань. Тэгэхээр заавал дээшээ гарах хэрэгтэй болсон байна. Хотод ирээгүй удаж байгаа хүмүүсийн хувьд бол би бүр шууд доороос машинтай ирээл дээшээ харсан чинь зайсан толгой харагддггүй байшин л харагддсан байна. Тэгээ бүр үнхээр шигүү баригдчихаар дээшээ ирээг болохоор маш сонирхолтой байна. Одоо дээшээ гарч агаад та нарт үзүүлье за. Зайсан хил дээр шорлог идсэн. Тэгээд эдний шорлог айгүй гоё амттай юм байна. Монголын эмэгтэй архитекторуудын уран бүтээлийн үзэсгэлэн гарсан байна. Тэгээд ойж хатгсан, зурж хийсэн дипломын төсөл гээд бүхэл тийм хөрмөц садан зүйлсүүд нь байна. Одоо үзээ явж байна. Шинжил тацаа үзлээ. Тэгээд энэ арт гэх киноны нээлтэн дээр ирж байна. Гой кино болж байгаа хаа. Гэтэ 10 жилийн амар их байна. Ерөөсөө хөөрхөн бацаанууд юм тэрүүгээр явж шин. Грэлагаас дээр. Тэгэхээр энэ киноны нээлт болж байгаа арк гэд. Тэгээд энэ киноны урилгыг авсан Mesmerism-аас. Тэгээд ирсэн чинь 10 жилийнхний бүр тэр чигт нь бацсан биш гэхгүй юу. Бүр битүү. Тэгээд одоо удахгүй 7:30-аас кино эхлэж байна. Одоо өнөөдөр амар салхитай байна. Асан виллад хаал идэхээр ирж байна. Асан руу орж үзэж байгаагүй. Тэгээд анх удаа орж үзэж байна.
Манайхын Оргил супермаркет руу орж хүнсний юм аваад тэрэж бодох гэж. Дэлгүүр очил гараад ирсэн чи хартаа ингээд цас нь алга болцсон. Буцаад наар гарч. Гоё яана. За ийшээ орж үнийн сонирхоодох юм. Тэрэлж хатаал. Айгуу том талбайтай. Голын мараа зэрэглэлийн өрөөг гол руу харсан байралтай өрөө байдаг. Гол юу нь болохоор гадаад хүмүүс одоо тийм юу аюу дуртай. Тэгэл Гоё юм биш. тийм юуг нь харах. Илүү сонирхолтой. Өглөөний цай, сүдэ бодаа. Барай масал. Цай бантан байна.